Хүн амын тоо орон нутгийн хөгжлөөрөө баруун бүстэй тэргүүлж байсан булган сум Монгол улсын тэргүүний сум боллоо. Өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэхийн тулд төр хувийн хөвшил иргэд хоорондын түншлэл хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэн нэг баг болж хамтран ажилласныхаа үр дүнд 2019 оны ажлаараа аймгийн шилдэг сумаар шалгарч байсан бол энэхүү амжилтыг нь Монгол улсын төр засаг үнэлж журмын дагуу Монгол улсын тэргүүний сумаар шалгаруулжээ. За 2009 онд гарсан засгийн газрын 193 дугаар дотор улсын тэргүүний сум шалгаруулах боцлыг батсан байдیں۔ 19 шалгуур үзүүлэлттэй. Энэ 19 шалгуур үзүүлэлт бол одоо сумын нутгийн өрөөснөө бол иргэдийн төлөөллийн байгууллага, засаг дарга түүний хамгаалын газрын үйл ажиллагаа, мөн сумын нийгмийн эдийн засгийн бүхэл үзүүлэлтүүд, хүн амын амжиргааны бүх үзүүлэлтүүд орсон ийм өжрөн багцсан цогцсон шалгуур үзүүлэлт байдаг. За энийг хангасан сум улсын тэргүүний сум болох зорилго тавьсан сумууд бүстэй шалгарч нэр дэвшдэг. Тэгээд бүсээс нь бүсийн аймагуудаас үзэж шалгаад бүсийн аймагуудаас нэр дэвшүүлээд засгийн газарт хүргэх юм аа. Тэгээд булган сум улсын тэргүүний сум болох үзүүлэлт бол нэгдүгээр бодлогын үзүүлэлт бүрэн хангасан. За хоёрт бол булган сумын үүх түүх энэ булганчуудын Монгол улсын тусгай нохтнол Монгол улсын бүтээн байгуулалт энэ ховчууд Булган аймгийн хөгжлийн төлөө оруулсан маш их олон хувь нэмэр байгаа. Дээр нийгмийн эдийн засгийн үзүүлэлтүүд, төсвийн үзүүлэлтүүд, ард түмний аж амьдралыг, сайн сайхан амьдралыг хангахад чиглэсэн олон бүтээж ажлууд, иргэдийнхээ төлөө хийсэн олон нийгмийн асуудлуудаас эхлүүлээд олон зүйлүүдэд нийлж энэ сумыг улсын тэргүүний сум болох ийм нөхцөл болцоог бүрдүүлсэн. Ялангуяа улсын тэргүүний сум болно гэдэг нь бас нийгмийн асуудал, үүх түүхтэй цаашдынхаа хойч ирээдүйн үеийн удамдаа маш том үлгэр жишээ үлдээж байгаа хөдөлмөрч болгончуудын өмнө урд өмнө зүтгэж ирсэн удирдлагууд энэ булганы иргэд хөдөлмөрч иргэдийн бүтээлийн үр дүн юм аа гэж үнэлж байгаамаа. Монгол улсын шилдэг сумын шагнал гардуулах арга хэмжээг энэ сарын 11-ний өдөр Булган суманд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монгол улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын орон нутгийн удирдлага зохицуулалтын газрын дарга Зоригт Баатар, ахлах референт оюун, улсын хурлын гишүүн Батнасан, аймгийн засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Дүгэр Жав нарын албаны төлөөлөл оролцож баяр хүргэн улсын тэргүүний сумын туг өргөмжлөлийг хүндэтгэлтэйгээр гартууллаа. Ийхүү Ховд аймгийн 17 сумаас 4 дахь сум нь Монгол улсын тэргүүний сум болж байна. Хамгийн гол нь бол 2016-аас 20 онд сумын нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх заслагын үйл ажиллагааны мөрөг хөтлөр гэж байдаг. За энэ мөрөг хөтлөрийн гол зорилтыг бол Монгол улсын тэргүүний сум болно гэсэн томоохон зорилтыг дэвшүүлсэн. Мэдээж энэ зорилтыг хангахад гол үзүүлэлт бол хүн амын аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэх ёстой, бизнес орчныг бий болгох ёстой, ажилгүйдэл ядуурлыг багасгах ёстой, ядуурлыг бууруулах ёстой. Ийм үндсэн зорилтууд байсан. За тэгээд энэ сүүлийн 4 жилийн хугацаанд ч гэсэн ер нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал гэсэн гайгүй байлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт нэлээд хийгдлээ. За дээрээс нь бид бүхэн бас зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хараад зогсохгүй. Бас төр хувийн хөвшил иргэд хоорондын хамтын ажиллагааг нэлээд өрнүүллээ. Ингээд нутгийн зөвлөл клубууд янз бүрийн төрийн бас байгууллагууд иргэдтэйгээ бас хамтарч ажилласны хүчинд бас нэлээд томоохон энэ 4 жилийн хугацаанд ихтэл бараг үндснээ 7.5 тэрбум төгрөгийн хувийн хөрөнгө оруулалтыг татчихсан байна. За улсын хөрөнгө оруулалтаар 27 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Тэгэхээр энэ бол чамгүй ийм амжилтанд хүрсэн гэж үзэж байгаа. За ер нь бол иргэдийн мал амжиргаа бас амжиргаа төвшин бас нэлээд дээшилсэн ядуурлыг бас бодит байдлаар бууруулж чадсан ийм амжилтууд бас гарлаа гэж үзэж байгаа. За тэгээд ер нь бол манай сумын хувьд бол бас хэлийн 2 боомттой. За энэ боом дотоод дагаад бас бизнес орчин бас нэлээд сайн хөгжсөн юм сум байгаа юм. За ингээд ер нь сүүлийн жилүүдэд энэ боомтоор явж байгаа бас зорчиж байгаа иргэдийн бизнес нөхцөл байдал гэсэн нэлээд сум сайнаар нөлөөлж байна.
За жилд бол үндсэндээ нэг 60-аас 70 мянган одоо зорчигч одоо хил рүү гарч байна. Энэ бол мэдээж л одоо энэ булган сумаар дамжиж өнгөрөөд энд одоо бас тодорхой хэмжээний орлого оруулж байгаа. За дээрээс нь өгшөөтийн нуурхаа нэгдснээр бас жилд нэг сая орчим тонн одоо нүүрс экспортлж байна. 200 мянган тонн төмрийг өдөр экспортлж байна. Энийгээ дагаад бас шинэ ажлын байр бас бий болж байна. Тэгэхээр энэ бүх хүчин зүйлүүд бол бас тодорхой төвшөнд бас нөлөөллөө гэж мэдж үзэж байгаа. За үүнээс гадна бол манай булган сумын хувьд бас нэг одоо онцлоггүй. За тэр нь бол одоо мал аж ахуй хөдөө аж ахуйн салбарт бол бас аймагтад тэргүүлж байгаа. Энэ өнгөрсөн одоо 2019 оны мал тооллогын дүнгээр бол одоо 323 мянган толгой мал тоолуулж Ховд аймагтаа одоо мал сүргийнхаа толгоогоор бол одоо нэгдүгээр байранд ордог. За мэдээж газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлд бол бас одоо нэлээд амжилттай ажилладаг ийм сумаа. Ийм учраас манай нийт булганчуудын хувьд бол одоо энэ эх орныхоо баруун хил хязгаарыг сахин хамгаалж энд одоо эзэн болж суусан ийм ард түмний хувьд өнөөдөр одоо эх жил бол манай булган сумын 90 жилийн болно. Тэгэхээр 90 жилийн босгон дээр одоо амжилт бүтээлээ төр засгаараа үнэлүүлж Монгол Улсын шилдэг сум болж байгаад нь бол туул их баяртай байгаа. Тэгээд нийт булганчуудаа ажлын амжилт бас сайн сайхныг хүсье. Төвөөс аслагдсан хэдий ч булган сумынхан сум орон нутгаа хөгжүүлэх асуудалд сүүлийн жилүүдэд түлхүү анхаарч ажиллажээ. Ялангуяа иргэдэд төрийн үйлчлэгийг ойртуулж зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэн ажлын байрыг дэмжиж ажилласан нь ийхүү өнөөдрийн амжилтад хүрэх бас нэг чухал үзүүлэлт болсон байна. Булган сум нь олсон хэмжээнд томоохонд тооцогдох хилийн 2 бомттой. Энэ давуу талаа боломж болгон түшиглэж бомт хот болон хөгжөхөөр алсын хараагаа тодорхойлоод байна. За огтон ирж байгаа 2021 онд булган сумын 90 жилээ болно. Тэгээд 90 жилийн бүтээсэн түүхийг үнэлж Монгол Улсын засгийн газраас Монгол Улсын тэргүүний сумаар шалгаруулсан явдалд одоо бид өхөн их баяртай байна. За энэ сум бол ажилсаг хөдөлмөрч байчин оюунлаг ийм төвхтэй нутаг орон. Энэ нутгаас Монгол Улсын Баатар, Баясгалангийн Бадам, Инхийн шийлэг маш олон хөсөл тэмцлийн ахмад зүтгэлтнүүд Монгол Улсын 9 хөдөлмөрийн Баатар салбарын 100 гаруй гавьяат 100 орчим доктор төрөн гарсан байдаг. За энэ сумд бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бол нэлээд ажил хийгдэж байгаа. Хамгийн гол нь суманда одоо дэд үт сайн хөгжсөн хот маягийн одоо сумыг одоо хөгжүүлэх асуудал нэм тэргүүний чухал ажил байгаа юм. За энэ одоо зорилтыг биелүүлэхийн тулд энэ сумд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. За энэ хөрөнгө оруулалтад хийгдсэнээр энэ сум бол за нийтийн орон сууцтай болох. За дээр нь одоо бүх байгууллага айлуудыг одоо цэвэр охрын системд болох энэ ажил бол одоо ингээд хэрэгжиж байгаа юм. Цаашдаа энэ сумыг бол бомт татуулах. Ер нь бол Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хотын статусын асуудал яригдсан. Тэгэхээр энэ хил дагуу байж байгаа 100000-аас дээш хүн амтай сумдыг бид нэр одоо жишг хот сум. За дээр нь одоо бомт татуулах асуудлыг бол нэлээд судалж ярилцж байгаа. Цаашдаа энэ талаар бас нэлээд одоо ажиллана гэж бодож байгаа. Ирэх онд булган сум үүсэн байгуулагдсны 90 жилийн ой тохионоо. Энэ ойн босгон дээр булган нутгийн торгууд ард түмний хийсэн бүтээснийг төр засаг үнэлж Монгол Улсын тэргүүний сумаар шалгаруулсанд тус сумын иргэд баяртай байна. Нутгийн минь ард түмэн төр засаг минь ивэж өнөөдөр нутгийн одоо Монгол Улсын тэргүүний одоо сум болсонд иргэн миний хувьд бол төөдийн баяртай байна. Энэ нь бол одоо булганы хөдөлмөрч ард түмний одоо ажилт хөдөлмөрч заншил байгаа юм аа. Тэдний одоо үр бүтээл байгаа юм аа. Манай сумд бол сүүлийн үед бол асар их бүтээн байгуулалт ялангуяа 2016-аас 20 оны хооронд бол маш асар их бүтээн байгуулалт болсон. Сумын минь өнгө зүс бол өдрөөс өдөрт одоо сайн сайхан болж байна. Тэгээд манай энд бол хамгийн түрүүнд одоо хөдөлмөрчдийн ард түмнээ бол ажлын байраар бол хангаж өгч байгаа. Тэгээд ажлын байрууд шинээр бий болж байгаа. Хөдөө аж ахуй бүх төрлийн зүйлээр энэ бүхэнд иргэн бий төвийн баяртай байна. Хөдөлмөрт дайчин уламжлалтаа булган сум маань улсын тэргүүний сум болж байгаад одоо хүүхний өвдөд өнөөр одоо баярлж байна. Нутгийн ард түмнийхээ өмнөөс баярлсан талхснаар аавхандаас илэрхийлье. Энэ сумд хийгдсэн одоо таны сэтгэлд хүрсэн хамгийн гол ажил юу вэ?
За булган суманд сүүлийн одоо 16 оноос хойш хийгдсэн бүтээлч ажлууд одоо их байгаа. Үүнд одоо сум орон нутгийн хөгжлийн хөвдөд одоо сумын шин нэгдсэн эмнэлэгтэй болсон. Мөн одоо спортын ордонтой болсон. За явган хүний зам харгуу одоо тавигдсан. Мөн одоо халаалтын мөн бохрын одоо шуум сүлжээнүүд тавигдаж байгаа ийм болно. Их хэкэн хөрөнгө оруулалтууд одоо хийгцээ. За энэ хөрөнгө оруулалтыг хийхэд одоо манай нутгаас сонгогдсон сөхөрдийн гишүүн Утгаагийн Батасан мөн одоо нутгийн зөвлөлийн залуучууд их хэкэн одоо өрг гүйцэтгэж ажиллаж байгаад баярлж байна. Тэгээд булган сумын хөвдөд сум нутгийн удирдлага тэргүүний сум болохын тулд энэ их ажлыг хийж бүтээсэнд баярлж байна. Энэ суманд бол ер нь бүтээн байгуулалтын ажлууд сүүлийн 4 жил ялангуяа маш их эрчимтэй өрнсөн. Манайх бол сайхан одоо сум дундын эмнэлэгтэй болсон, 2 сургуулийн маань цогцлбор барилгуудтай болсон, дээрийн сургуулийн шин спорт заал баригдаж байгаа. Бас тэгээд одоо хаанч байхгүй сумын дэд бүтцүүд хөгжиж явган хүний зам, засмал зам ер нь иж бүрнээрээ бүтсэн. Тэгээд одоо бас манай булган сум маань дулааны том одоо хүчин чадалтай барилга байгууламж нь эд баригдаад явж байгаа. Ер нь тоочоод башгүй бүтээн байгуулалтын ажил маш ихтэй. Энэ бол үеийн үед сум орон нутгаа удирдах явсан, энэ сумд амьдарч байсан нийт ард түмний минь одоо хөдөлмөрийн үр шим тэдний маань одоо хэмжээшгүй гавьяа зүтгэл юм а гэдгээ би иргэнэ өрдөнлж байгаамаа. Энэ сайхан хөдөлмөрч ард түмний маань өөрийн хөдөлмөрийг үнэлэгдэж байгаа явдал ард түмэн бид нар хязгааргүй баяртай байгаа. Ингээд энэ амжилтаа улам баттгаж сайхан амьдарч сайхан хөдөлмөрлөж улсын их орондоо сум орон нутгийн нэрийг гаргахын төлөө иргэн бүр хичээж ажиллах болно.